Өнгөрсөн он дотоодын нийт бүтээгдэхүүний 20%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69%, экспортын бүтээгдэхүүний 89%-ийг уулуурхайн салбар үйлдвэрсэн тухай тоо судалгаа байна. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа юм а. Үндсэндээ Монгол улсын уулуурхайн салбарын хувьд 90 жилийн түүхтэй монголчууд уулуурхайн ажил эрхэлж байсан тухай 5,000 жилээр тоодогдох баримт байдаг байна. 1922 онд ардын засгаас надаахын нүүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргасан байдаг. Түүнээс хойш 1940 оны сүүлчээр Монгол зөвлөлтөд хувь нийлүүлсэн Сов Монгол металл нийгэмдгийг байгуулснаар Монгол оронд уулуурхай үйлдвэрлэлд илүү өргөн дадаастай явагдаж цоныг төхөөрөмж мэрэгжилтэй ажиллах хүчний томоохон бааз суурь анх бүрдэж эхэлсэн гэдэг. Өнөөдөр уулуурхайн салбар Монгол улсын хэмжээнд 55 мянган хүнийг хамарсан ишээд болжээ. Анхны томоохон үйлдвэрүүдийн тоонд надаах уулын баяжуулах эрдэнэ төлбөр, Багнуур, Шивэава, Шарингод гэдэг үйлдвэрүүд байдаг. Зарим үйлдвэрүүдэд уурхайчид хурц жоотогоор нүх малтаж одборт хийж байсан цаг саяхан. Өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн техник тоног төхөөрөмж хэрэгдэх болсон. Нийт 55 мянган хүний төлөвлөсөн 100-аад эрхэм өнөөдөр цугларсан. Тэд уулуурхайн салбарын цаашдын хөгжилд ирээдүйн бүтээн байгуулагчдыг хэрхэн сурган хүмүүжүүлэх тухай ярилцсан юм а. Монгол орн бол маш олон төрлийн ашигт марталтай тийм ээ. За энэ дотроос одоо нөөцийн тогтоогоод одоо уурхай үйлдвэр байгуулах энэ төслийн хүрээнд бол зөндөө одоо байгаа. Тэгэхээр энэ хүрээний одоо төслүүдийг хурдан одоо ажилд оруулах, энэ эрх зүйн орчноор хангах энэ чиглэлээр бол манай салбарынхан бол бас өөрсдийн дуу хоолойгоо гаргаж байгаа. Өнөөдөр ч энэ хуралдаар бас энэ ахмадууд бол бас санаа оноогоо ярих байхаа гэж ингэж бид нар бодож байна. Энэ төлөвлөр бол одоо орчин үеийн техник технологийн шинэ үеийг одоо нэвтрүүлж эхэлсэн. Сүүлийн одоо 5 жил бол дөрвөн одоо ээлжийн ашиглал шинээр хүчин чадлаа нэмж ашиглалтанд орж одоо бараг 30 сая тонн өдөр жил боловсруулах боломжтой ийм үйлдвэр болж хөгжиж байна. Энэнд одоо миний 30 гаруй жил ажиллаж энэний техник технологи одоо нэвтрүүлэх ажилд гар үе оролцож ирсэнтэй их баяртай байна. Ингээд та бүхэн Монголын уулуурхай хөгжиж өөрчлөж өгсөний 90 жилийн баярын мэнд хүргье. Көшний гүний уурхад көвөнтэй цамт нэвтрэлт хөдөлгөөс зогсож явах юм тэгээ нэг тийм хүний хөдөлмөрийг хийлгдэг ажил шүү дээ. Тэр үед бол энэ көвөнтэй цамт нэвтрээ тэгээд ажил уурхайн үнд хийх арга байхгүй. Хөдөлгөө хөлдөн. Хөдөлгөөтэй зэрэг аянда көвөнтэй цамт аянда хатдаг. Көвөнтэй цамт нэвтрэлт көшний уурхад ажиллана гэдэг бол энэ хүн болгон хүсдэг байсан дөө. Тэр үед бол уурхай ажил энэ хүнд байсан. Уурхагаас орж ирээд ухтаачдаг. Өнөөдрийн уулзалтанд оролцож байгаа уурхайчдын хувьд дийлэнх нь ахмад үеийн төлөөллүүд байгаа. Ингэхдээ бүгд удам дамжсан уурхайчд юм а. Тэд Монгол улсын уулуурхайн салбарын өнөөгөө хөгжлийн талаар ярилцахаас гадна хойч үеийг хэрхэн сургаж хүмүүжүүлэх, эрдэм мэдлэгээ уламжлуулан үлдээх талаараа ярилцсан юм а. Цаашдаа Монголын уулуурхайн салбар илүү өндөрт хөгжиж хүн амын хөгжлийг нэг түлхүүр болно гэж уурхайчд үзэж байна. Эрдэнэ цогт мэдээллээ.